За энэ удаагийн бичлэгээр маш сонирхолтой дээд бие болон одны сүнсний түүхүүдийн тухай ярьж өгөх болно. За өнөөх бичлэгүүд болохоор дээд биеийн төрлүүдийн тухай ярьж гисэн. Энэ бичлэгэн дээр бас тодорхой төрлүүдийн тухай яриад гүйцэтгэн. Тэгээд дундуур нь бас одоо дээд бие болгон адилгүй, сүнс болгон адилгүй, сүнс болгоны туулал түүх нь яг кино мэт байдгаа гэдгийг таашд ойлгуулахын тулд би өөрийнхөө нөгөө харсан туршлагаасаа сонин сайхнуудын түүгээд бүгдээрэнд нь ярьж өгье гэж бодож байна. За тэгээд хаан хатан тамах гэж байдаг хгүй хаан хатан тамахтай. Тийм сүнснүүд болохоор ихтгэлийн сүнснүүд бас байна. Өөр одноос ирсэн сүнснүүд бас байдаг юм билээ. За тэгээ магадгүй сүнс мэдээд таны ингээ хөвсүнс чинь ийм хатан юм байна, эсвэл жанжин юм байна, хаа юм байна гэд зарим хүмүүс хэлжсэн баг. За тэгвэл энэ нь ямар утгатай юм бэ гэхээр хаан хатууд болохоор ерөөсөө өөрийнх нь мөн чанар нь тэмцэлдэх одоо тулалдах маш их хүчтэй байх. Юуны тулд тэмцэлтэй тулдаад ан гэхээр ерөөсөө тэр нэг онцгой зүйлийг авч үлдэхийн тулд тийм үү үнэт зүйлийг авч үлдэхийн тулд халдаад ирсэн тэр сөрөг эрчим энергитэй тулдах шаардлагатай бол тулдах хамгаалах эсвэл өөрийн тэр оюун ухаан ухамсараараа хамгаалах гэх юм уу тиймэрхүү үйлдэлүүд хийдэг. За тэгээд дэлхийн хаан хатан тамхтан ч одноос өөр галактикаас ирсэн хаан хатан тамхтай дээд бие ч ерөнхий зорилго нэг ижилэлтэй үнцэнтэй зүйлээ авч үлдэх байхгүй. Энийний тулд дан ганц хүчтэй зоригтой байгаад нэмэргүй. Үүн дээр нэмээд яах вэ гэхээр маш их одоо алсын хараатай, холч ухаантай, зоригтой тэгээд энэ оюун ухаан ухамсар нь өндөр түвшинд ажилтдаг суу бэлгтэй одоо оос үзэл гэж байдаг шүү дээ. Яг тийм байж хаан хатан тамгад хүрдэм байлээ л дээ. За тэгээд та нар канон дээрээс харж ирсэн бол тийм ээ одоо манай талын гэх юм уу бахархалт одоо хаантын дөрүүд байдаг шүү дээ. Яг л тийм ямар их төсвөр төвчээр вэ, ямар их ухаан бэ, ямар их одоо чин сэтгэл зориг зүрх вэ, ямар их одоо оос үзэл вэ тий тэд нар одоо маш их зүйлийг хүчрэх зүйлсийг одоо гаргаж хаан хатан болдог шүү дээ. Яг л тийм билээ. Сүнсийг харахаар ерөөсөө ингээл холыг ажаал тэгэл их гоё юм тансаг одоо хувцастай язууртан байраа ингээ хувцастай буур суурьтай ингээд холыг адсан холч ухааны ингээд илэрхийлэлтэй эсвэл ингээд том синтез дээр суудсан ч юм уу те эсвэл ингээд жанжны ингээд маш том хойг хувцсан өссөн байдаг ч юм уу тиймэрхүү дүр үзэгдлэр харагддаг гэсэн үг. Мэлминд одоо толдогдож буухтаа тухайн энергийн мөн чанар нь дүр үзэгдлэр буудаг. Тэгтээ яг тэр кинон дээр гардаг шиг хаан хатан жанжижиг одоо тэнгэрийн ч юм уу те бурхтын ч юм уу эсвэл одоо дэлхийн ч юм уу тийж харагддаг байх нэ. Тэгээ ер нь хаан хатан тамхтнууд болохоор удам бол одоо удмаа их хамгаалж үлддэг гэх юм уу удмаа чухалчилдаг. Тэгээ өөрийнхөө одоо дэлхийн сүнснүүдийн хувьд бол энд төрөл авах та яг л одоо тийм жанжин ноёд хаад язууртан хийчихсэн тийм удамдаа төрт юм бэл. Тэгэхээр энд бол удмын ялгаа бас гардаг юм бэлээ. За тэгээд өөр од гаригаас бас хаатан тамхтнууд ч юм уу тийм үүлтэй сүнснүүд эрэхтэй бас их удам харна. Яа гэвэл энэ мах цусны мэдээлэл сэргдэг байхгүй. Мах цусны мэдээлэл нь гений мэдээлэл нь өөрөө ямар нэгэн одоо хараал эсвэл нэг сул дорой зан үүлийн өр карма багтаа бэжж өвгдээцүүд нь хүчрэхэг харж хамгаалсан те үр удмаа ингээд сайн хүмүүжүүлж чадсан тийм удам дээр бас буудаг юм бэл. Тэгэхгүй бол маш том зоригтой сүнснүүд ирж байгаа штэ. Одоо төрийн үйл хэрэгтэй ч юм уу олон хүмүүсийг манлайлах, олон хүмүүсийг даавлах тийм одоо том зоригтой сүнснүүд хэрэг одоо маш одоо зовцсон ч юм уу ухамсараа хөгжүүлж чадаагүй ч юм ийм. За муугар ярил л та. Яг жоо арчаагүй гэх юм уу тийм одоо гений мэдээлэлтэй удам дээр буучих юм бол яг тэр удмын карматагаа нуцалтаж нөгөө мах цуснд нь генд нь шингэсэн сул дорой байдал арчаагүй зан одоо тэр муу муухай зүйлийг арилгаж тэмцэхсээр итэл хамаг цаг алдчихдаг байхгүй юу? Бараг л одоо бясалгал хийгээл баг гэгэр ихтэй шахуу олж иж нөгөө нэг мэдээлэл генүүдээ өөрчлөн штэ. За тэгээ дараа нөгөө төрийн ажлаа нуус одоо хаан хатныхаа ажлыг хийн гэхээр ингээд хүний нас нь ингээд богинохоо учраас амжихгүй амжихаа болчдөг. Тэгэхээр яагаад энэ удам гэдэг зүйлийг тийж ариун авч явж ирсэн удам гэдэг зүйлийг чухалчилж ханддаг байсан бэ гэхээр эргээд бидний өвгдээс удамдаа ирж төрөл авна. Эсвэл бусад галактик одноос одоо магадгүй галактикийн холбооноос ингээд төрөл ахуулах гэд явуулна шүү дээ. Тэгэхэд тэр өндөр хэмжээсэн сүнсийг удамдаа тусаж авах хэмжээний нүүр бардам байж ах хэрэгтэй байхгүй.
Тэгэхгүй бол өөр хүүхдээ муу хүмүүжүүлсний гайгаар тийм ээ. Эсвэл өөртөө өөрийгөө засаж чадахгүй муу юм хийсний гайгаар энэ мах цусны энэ гений мэдээлэл чинь хулгайч зан, худалч зан, хүний хулигддаг зан одоо сүнснээс шалтгааллахгүй тийм зүйлүүд мах цус генд явж идэг байхгүй. Тэгээ хүн мэдэхгүй шүү дээ. Хүн өөрөө ухамсаран сэржиж яагаад надаас дотроос хулгай их зан хөдлөөд байгаа юм бол яагаад миний дотроос хүн хуурах зан хөдлөөд байгаа юм бол би яагаад үнэнч байж чаддгүй юм бол тийм ээ. Яагаад надаас ийм муухай зан, муухай бодол нэгэнд гарчихсан үйлдэгдээд би ийм олон хүмүүсийг одоо хуурчихсан, олон хүмүүсийг луурдсан болоо гэж ухамсар сэржил тэрнийг ажиллаж чадна гэхээс сэрхгүй бол тэр чинь ажиллаж чадахгүй. Цанаасаа л нэг мэтгэл тийм зан хөдөлчихсэн цансаал тийм үл хийцэн байдаг байхгүй. Тэг хийх тусам генд нь мэдээлэл нь бичигдэн, мах цуснд нь мэдээлэл нь бичигдээд үр хүүхдүүдэд нь дамжигдана. Тэр магадгүй маш одоо дээд түвшний, өндөр түвшний гэх юм уу сүнс тэр махан бид ирсэн байсан ч гэсэндээ энэ гений мэдээллийг энэ үг дээдсийн одоо удмын хараал эсвэл удмын кармаг заавал үүрч тэрийг давж авах шаардлагатай болдог байхгүй юу? Нэг сайхан өндөр хэмжээсийн одоо сахиусан тэнгэр ч юм уу, гэрлийн дайч ч юм уу, эсвэл одоо бурхтын тэнгэр оюун бэлэг одоо суурьтай тийм өндөр түвшний сүнснүүд удамд ирсэн ч гэсэндээ заавал энэ удмын карма цэвэрлээгүй юмтай нүүр тулдаг. Өндөр сүнс буулаа гэж шууд бага наснаас авахлаа бүх юм ингээл гой гэр цацраал цэвэрлэгдэл ийм юм бол үнэхээр ховрах хэцүү. Тэгэхээр буцаад удамдаа буусан ч гэсэндээ ур удмаа цааш нь ядаж бидний үгдээс чинь бидний ингээ хараад байж идэв штэ. Буцаад тэнгэр дээр орчлоо. За би энд ямар амьдрахгүй юм чи эдгээр ямар яаж явах надад хамаагүй гэж байж болдгоо байхгүй. Тийм учраас буцаад өөр хүүхдүүдэд харна. Буцаад өөр хүүхдүүд дээрээ буун. За тийм өндөр түвшний сүнснүүд удамд нь буух гад ирнэ. Энэ болгон дээр тэр гений мэдээлэл удмын карма хэр зэрэг байна гэдг нь маш чухал учраас энэ удмын мэдээлэл карма одоо хийсэн зүйл сайн муу хийсэн зүйлс их анхаард юм аа. Тэгэхээр тэр хүүхдийн хүмүүжил хинтээ суух уу өргөжлүүлээ тэр хоёр хүний дундаас ямар мэдээлэлтэй ямар гентэй хүүхд төрөх үү тэр ингэж чухалчилдаг байхгүй юу? Одоо энийг мэдгүй хүмүүст бол инээдтэй сонсогдно. Хөдөл хүн хайр сэтгэлээр учирч ивэл хинтээ суусаа явах вэ? Хүн тэгэл хүнийг тэгж ураг удмаар нь ялгавчирч яадаг ямар аавтан сууж байгааш би ямар эмээ өвгтөн сууж байгаа биш гэл хэрүүл хийдэг л дээ. Өмөр нь. Тэгэд одоо ямар ураг удмаар яах гэдэг. Дээр үед л нэг тийм байдаг үсэмстэй. Энийг мэддэггүй байхгүй юу? Энэ мэдхгүй. Энэ яас мах цус энэ гений мэдээлэл юу бичигдсэнийг тэгээд цааш нь яаж дамжиж явдгийг мэддэггүй. Энэ талын ямар ч боловсралгүй хүмүүс анхаарддаг байхгүй юу? Тэгэл өөр хүүхдүүдэд за нэг би бол чадхаараа л өсгсөн тэгжаал нэг болчин нэз гэл нэг сургуульд даатгаал хайдаг. Нэг багшид даатгаал хайдаг те. Эсвэл нэг гадаад гараад боловсралтай очиж болчин гэл ингээл хайчдаг. Тэгээ энэ болгон чинь бидний ген яс цусны мэдээлэл тэр ураг удмын мэдээлэл маш гоё явж исэн ч гэсэндээ нэг хүн үний алтаанаас болоод бүр ингээд доошоо унах, шороодох эсвэл тэр цагаан амжи ингээд бузарлагдаад хар саарл болоод үргэлжлэх тийм тохиолдолд асар их байдаг учраас нэг хүнийг ч орхилгүй тэгж сэтгэл зүйд нь сүнсэнд нь хүмүүжилд нь анхаардаг байсан байхгүй юу. Энэ бол маш одоо чухал гинжээ холбоо л та. За тэгэхээр хаан хатан тамхтнуудад бол удам маш чухал байдаг. Тэд нэр одоо зөвхөн өөрийнхөө төлөө, зөвхөн гэр бүлийнхаа төлөө өнөө маргаашийн идэх хоолны дайнд жижигхэн сэтгэдэггүй учраас цаанаас нь сүнс нь том үүлийн төлөө хатгадаг учраас зөвхөн өөрийнхөө гэлтгүй ураг удам цаашлаад нийгмийнхаа цаашлаад улс орныхоо төлөө олон хүнд нөлөөлөх үст тийм гэрлийн ажил хийдэг учраас тэдний зорилго харах хүрээ маш том байдаг. Сүнснүүдийг толдож байхад хамгийн түрүүнд би нэг юм хардیں۔ Тэр нь юу вэ гэхээр энэ хүний хоолч ухаан хэрэг. Харах хүрээнд хэрэг гэж хардаг. За тэгэд харах хүрээнээс нь сүнсний төвшин шууд тодорхойлогддог учраас шулуун арга байхгүй юу? Харах хүрээнд хэрвээ том байх юм бол сүнс нь бол өөгдөлтэй байна. Том зориг тээсэн байна. Суурин дажгүй юм байна гэж хардаг байхгүй юу? Харах хүрээнд жижигхэн энүүхэндээ байх юм бол тэр сүнсний хүч, зориг өчүүхэн юм байна. Тэгээ энүүхэндээ л одоо өөрийнхөө гэр бүл, өөрийнхөө үр хүүхэд
одоо өөрийнхөө амьдрал өнөө маргаашийн өмсөх хувц идэх бол мөнгө төгрөгөнд л одоо санаа тавьдаг. Цаашаа ингэж бусд нь яах нь надад юусаа хамаагүй гэсэн тийм байдаг байхгүй. Тэрийг харчдیں хамгийн түрүүнд. Тэр эндээс их олон юм гарч ирнэ л. За тэгээ хаан хатан тамхтнууд бол маш их олон хүрээнд харна. Гэрлийн дайчид бас маш холж ухаанаар харддаг юм бэл. Яагаад гэвэл тэдний үүрэг өөрөө дайч учраас тийм ээ. Өмнөх одоо юун дээр бичлэгэн дээр ярьж байсан шүү дээ. За иймэрхүү юм байдаг юм аа. Тэгэхээр хаан хатан тамхтнууд бол хизээч боолын ажилд зориулж төрөөгүй, хизээч өөрийгөө блоклоо жижигхэн төвчний ажил хийгээд насаараа одоо юм дотроо юм дутуу мэдрэмжтэй тий би өөр юм хийх байсан. Уул нь энийг би хийх гэж төрсөндөө гэл хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун бус, амьдралдаа сэтгэл хангалуун бус насаараа ингэж өнгөрөөхгүй тулд эртхэн л одоо үнэхээр сэрж мэдээд хараад энэ голын хатгаас гэдэг юм а олж тэмтэрсэн бол эсвэл хилүүсэн бол эртхэн блокноосоо гараад өөртөө ихтэй болоод өөрийнхөө одоо чадах хэмжээнд хүртэл зүтгэх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол сүнс амьрлахгүй. Нөгөө сүнс чинь нөгөө дутуул мэдрэмжтэй байсараа өнгөрчгөр яадаг вэхээр дахиад төрөл авах шаардлага гардаг. Дахиад төрөл авнаа. За одны сүнснүүд гэрээ хийж удмын карма зээлжинд төрдөг. Яагаад гэвэл энд өмнө төрөл авч байгаагүй одны сүнс байвал ямар нэгэн байдлаар карма өөрчилж төрөл авдаг гэрээтэй юм. Гэхдээ удмынхаа аавынхаа муу ээжийнхээ аль нэг талын удмын кармаг зээлдэж төрдөг. Тэгэд би одоо удамд чинь төрийн оронд нь би нэг кармагийн цэвэрлэе авъя ч гэдэг юм уу. Ийм болцолтойгоор гэрээ ээж төрнө. За дээрээ ямар гэрээтэй вэ гэхээр ямар ч хийж болно л та зүгээр би одоо зүгээр судалгаа хийчихэд юм үзчихэд ирөө. Би зүгээр өөрийнхөө амьдарчаад ингээл ирээ. Надад одоо нэг ингэн тэгнэс амлалт өгч чадахгүй гээд гэрээтэй төрч байгаанууд нь байна. Зарим нь болохоор өөрөг даалгаар авна. За би энэ одоо том ажлын ард гарахгүй бол би ахиад төрнө. Ахиад би гэртээ ингээд заавал ажиллаа биелүүлж иж би бусаад гэртээ харна гэсэн бас өөрийнхөө тэр шандас хүчийг сорих. Тэгээд үүргээ гүйцэтгээд амжилттайгаар үүргээ гүйцэтгээд буцаад өөрийнхөө одоо гэрт сүнснийхээ гэр бүлд очихоор зэрэгдэг дээшилдэг ч юм уу. Тиймэрхүү зүйл байдаг учраас хатуу одоо сорилтыг давж гарах гэрээтэйгээр сүнсүүд бас төрөл авдаг байхгүй юу? За иймэрхүү сонирхолтой юмнууд болно. За дэлхийн сүнснүүдийн хувьд болохоор заримдаа өвдөөцийн сүнснүүд одоо бага тэнгэр, их тэнгэр, дунд тэнгэр гэд ярьжсэн. Тэр тэнгэрүүдээс бас өвдөөцийн сүнснүүд бас төрөл аавна энд. За хвчлэн бага болон дунд тэнгэрийнхэн хүний төрөл авдаг. Яагаад гэвэл өөрийнхөө сүнсний чадамжийг дээшлүүлэхийн тулд, өөрийнхөө зэрэг дэвийг дээшлүүлэхийн тулд эсвэл удмынхаа кармаг засахын тулд зайлшгүй шаардлагаар төрөл авдаг. Тиймэрхүү тохиолдол бас баггүй байдаг. Дэлхийн хөгжиж буй сүнснүүдийн хувьд болохоор төрлөө дээшлүүлэхийн тулд төрөл авдаг. Сүнсэндээ нэг ч гэсэн юм мэдээд аав, нэг ч гэсэн юм ухаарад авъя. Ингэж мэдээлэл цуглуулж боловсрч явсараад дээшээ өвгдийн тэнгэр төрөх буюу төрөл ахиж онгод болохын тулд ингэ явдаг. За иймэрхүү сонирхолтой тогтолцоонууд бол байна. За тэгээ жанжин төрийн ажилчид болохоор бас л төрийн үйл хэрэгээрээ л хаанч төрөл авсан, хаанч байсан гэсэн өөрийнхөө сүнснийхаа мөн чанараар явдаг. За одоо та нарт би сонирхолтой сүнс ингээ мэлмидэд явж байхад их сонь юм үзэгддэг байхгүй. Тэгэд энэ эхэндээ бол ойлгохгүй энэ одоо яагаад ингэж харагдаад байгаа юм бол юу болцсон юм бол гэж ухаан сонирхолтой сүнснүүдийг ухаж явж байгаад энэ чи ийм юм болд юм биш гэж таньж мэдчих чаддаг байхгүй. Тэр зүйлээсээ би та нарт зармыг нь одоо бүгдийг санахгүй байна л да. Зармыг ингээ бичээд авсан учраас ярьж өгье гэж бодож байна. За тэгээд зарим одны сүнснүүдийг харахаар зайлшгүй шаардлагаар хөөгдөж ирсэн байдаг. Өөрийнхөө сүнсний гэр бүлээс хөөгдөнө. За энэ бол уналт унсан сахиусан тэнгэр гэж ярьдаг. Англи хэл дээр бол орчуулагдахаар унсан сахиусан тэнгэр. За та нар Люциферийн тухай хэрэг сонсч ирсэн бол атаархаад өөрийнхөө тэр эго атаархал хорслно. Сүнснийх нь хинжээсийг унгаасан учраас доошо цөлөгдөж дэлхий дээр төрөл авдаг. Яагаад гэвэл сүнсний тэр эрчим хэм чичирхээ гэж юм байдаг, долгион гэж юм байдаг байхгүй. Тэр нь хөнгөн өндөр байх тусмаа өөрийнхөө тэр хэмжээстийн дагуу, энергийнхаа дагуу тэр сүнснийхаа гэрт байх боломжтой байдаг. Гэтэл тэнд байгаа сүнснүүд бас унж ирдэг тохиолдол байна. Дээд биеуд өөрөө унах тохиолдол байдаг байхгүй. Унангуудаа доод хэмжээс рүү төрөл авахаас өөр шаардлагагүй болдог. Доод хэмжээс рүү төрөл аваад шийтэгдэд ирэхдээ энд бол тийм гоё удамд, тийм гоё газар төрдөггүй. Яагаад тэгэхээр энэ зовлон зүтгүүрийг үзээд наад эгогоо дараа зовж үзчихэж өөрийнхөө
шунал, хатаархал, уур мухгийг дараа гээд нэг өсөндөө албатлахаар төрөл ахуулах тохиолдлууд байдаг. За жишээлбэл өөрийнхөө одон гэртээ нэг тэнгэрийн хэмжээс эсвэл галактикийн нэг хэмжээс гэж болно шүү дээ. Өөр одон гарын хэмжээс гэж болно. Тэнцэнэ ингэ сайхан амьдарч исэн чинь нэг юм хатаархах сэтгэл төрөөл сүнснийх нь хэмжээ жижигрийн унжин гэсэн үг шүү дээ. Уурлах сэтгэл төрөөл өөрийн болох тэр шунлын сэтгэл төрөө ч юм уу иймэрхүү зүйл сүнснүүдэд тохиолддог. Тэнгүүд нөгөөдүүлэх чинь унсан сахиусан тэнгэр болгоод буюу тэр сүнсний гэр бүлээс нь тэр сүнсний оршихуй гэж байгаа шүү дээ. Бүхэл бүтэн амьдрал тогтолцоо гэж байгаа. Тэр тогтолцооноос нь шийдвэр гаргаад за үнэхээр доошоо явж сургалтахгүй болохгүй нэгэд. За чи яг сурсан цагтаа энийг ойлгож ухаарсан цагтаа энэхүү ухамсарт хүрснийхаа дараа сүнснийхаа гэр бүлд ирээрээ гэд. Тэгээ сайхан хаалхаагаа явуулчихдаг. Иймэрхүү сүнснүүд бол баггүй харж ирсэн. Тэнгүүдээ энд төрөл ангуудаа юм ингээ бүтэхгүй. Цаанаас нь уур новолцоол бардам зан новолцоол эго новолцоол. Тэгэл эго бардам зан новолцох тусам ажил төрөл нь хаагдаал, мөнгө санхүү нь хаагдаал, ахуй амьдрал нь хаагдаал бүр тэхээс тэгчлэн бүр ингээ цаанаас нь бүр ингээ дараад идэх байхгүй. Тэр муухай зангаа гаргах тусам бүх юм ингээ дарж доош нь явуулдаг. Харин ухаараад сэхээрээд өөрийгөө засаад явах тусам ингээд амьдрал ахуйн ингээд дэлгэрээд явчих жишээ нэ. Тэгсээр нь байгаад нэгхэн төрөлд ойлгосон бол ухаарсан бол өөрийнхөө хийх ёстой даалгаврыг хийсэн бол буцаа сүнсний гэрт очтон. Нэг төрөлтөө ойлгохгүй бол 2 3 4 дэх ингээд төрлөө аваад. За бүр олон төрөлтөө ингээд бүр ухаарахгүй ойлгохгүй өөрийнхөө тэр эго, бардамнал тэр уур, мунхаг байдал нь олон төрөлтөө олон төрөл гэдэг нь 4 5 төрөл чинь олон болчихно шүү дээ. Ингээд засагдахгүй бол тэр сүнсийг устгах ажилд оролдог байхгүй. Бүхэл бүтэн нэг дээд биеийн оршихуй устдаг. Тэгээд бүр ахаад эхнээсээ цэвэрлэгдэнгүүт эхэлдэг, амтан урамлаас эхэлдэг ч юм уу. Нэг тиймэрхүү зүйлс бол бас байж болдго юм билээ. За, өөр сонирхолтой юм гэвэл хөх сүнснүүд дэлхий дээр ирээд дээд биесээ салаад дэлхий дээр ирээд тэнгүүтээ өөрийнхөө сүнсний мөн чанараа гээх тохиолдол байдаг. Сүнсний мөн чанараа гээгээд хүмүүст муу юм хийгээд, хорлонтой юм хийгээд тэр эго шунал хүсэл гэдэг юмд айхтар хавтаад ингээд явхаар дээд бие нь голох тохиолдол байдаг. Нөгөө ихэн үрээ голдог тохиолдлууд амтан дээр хүртэл байдаг тийм ээ. Яг тэр юм шиг. Дээд бие өөрөөсөө ингэж тастаж авдаг тийм ээ. Үр хүүхэд шиг ингээд гаргаад өөрийнхөө энэ мөн чанараас ингээд бий болгож ш хөгснөснүүдийг бий болгоод дэлхийр ингээд төрөл авахад илгээж байгаа байхгүй гэрээгээд. Гэтэл энд ирэнгүүтээ нөгөө хөгснөснүүд нь бүр ингээд өөрийнхөө сүнсний мөн чанарыг алдна л гэсэн үг л тийм. Шунал руугаа ордог ч юм уу, эго руугаа ордог ч юм уу. Тэгэл нөгөө яг нь чөлөө төслийн хууль байдаг учраас ингээд хар муу зүйл рүү ороод ирэхээр дээд би энэ голонгуудын дэлхий дээр хайчдаг. Буцаад нөгөө өөр дээр авахгүй наана уучраал гэд хэсэг хаях тохиолдол бас байдаг. За энэ бас сонирхолтой кейс байсан. За өөр гэвэл өөрсдийнх нь солиор ингээл харагдаж, од ингээл харагдаг тийм ээ. Нэг гариг устж байгаа байхгүй. Тэр гариг дээр байсан сүнснүүд хайчих бай. Зарим тохиолдолд жижиг галактикийн жижиг однууд харуулхад тэн дээр байсан цөөн хідэн сүнснүүд дээд биед гэсэн үг л бид нэр харуул. Цөөн хідэн жижигхэн хөөрхөн дээд биед маань гэргүй болдог. Өөрийн тогтоож исэн тэр нөгөө гариг гэд гарын хэмжээс гаргийн энерги чичиргээний юм байгаа шүү дээ. Тэр сүнсний гэр бүлийн тогтоож исэн юм ингээд байхгүй болоод харуулчихаар өөр гаригуд руу төрөл аваад тараа авчдаг. Өөртөө сүнсний гэргүй болчихно гэсэн үг байхгүй. Сүнсний гэргүй болонгуудаа өөр газар цагаач мутагч чинь гэсэн үг л дээ. Тиймэрхүү зүйлс бас тохиолддог юм лээ. Энэ бол харьцангуй нөө жижиг галактик жижиг однуудын донд бол иймэрхүү зүйл болдог юм лээ. За тэгээд тэгж дэлхий дээр үлдсэн өөрийн нөгөө гэргүй энчэнэ гэрээ болгоод амьдарч байгаа одны сүнснүүд бас баггүй таарлцсан. За тэгээд дээд би солигдно гэж бас байдаг. Энэ гэхдээ яг цөөхөн тохиолдолд л доо. Нэг дээд би өөрийнхөө хөгснөсөө ингээд дэлгүүр явуулсан байсан чинь дээд би нь солигдох. За ингээд би над хөгснөсний чинь дээд би нь болъё гэд холбоос ингээд өөрчлөөд солигдох тохиолдол байдаг. Инхээр тухайн хүний нөгөө зан ааш нь
өөрчлөгдөн. Яа тэгэхээр нөгөө өөр мөн чанартай сүнс үжиж, өөр мөн чанарын сүнс дамгаалаад ороод ирэхээр зан ааш нь зорилго нь үзэл бодол нь харах үнцгэн гэдэг юм уу ер нь нэг өөрчлөгдсөн шүү дээ. Энд юу болж ин гэхээр хүн нөгөө төрөл арилцсан юм шиг өөрчлөгдлөөгөө яриад идэг шүү дээ. Энд болохоор тэр сүнсний мөн чанар буюу дээд биеийн солилцоонд өөрчлөгдөх тохиолдол байдаг учраас огцом өөрчлөгдөж болдог бахнэ. За ийм тохиолдол ганц хоёр болж байсан. За зарим дээд бие болохоор би яг ганц тохиолдол ярьж байна л та. Тэгээ нэг байгаа юм чинь дахиад цааш олон байгаах гэж бодож байна. Зарим дээд биед өөрийн оршихуй галактик байхгүй. Ерөөсөө нүүдэлчин амьдардаг. Галактикаас галактикийн хооронд нүүдлэж сул чөлөөтэй эрх чөлөөтэйгээр ямар нэгэн сүнсний гэр бүл баригдахгүйгээр ингэж даяанчилж амьдарт юм байлаа. Тэнгүүтээ маш юм адал явдлыг илэрхийлдэг, олон юм сонирхож судалдаг тийм хөдөлгөөнтэй дайчин дээд бие байгаа хгүй. Тэгэл өөр галактик өөр одон харигд ингэ дамжаад гисэд явж идэг гэсэн үг л дээ. Тэр сүнсний одон гэр нь бас тодорхойгүй. Тийм тохиолдол байдаг юм лээ. За тэгээд ингэдэг зарим хүмүүсийн дээд бие буюу сүнснийх нь мөн чанарыг толдохоор янз янзын насных бол тохиолддог. За хөгшин бүр нэг ингээ цагаан үстэй бууралтцсан тийм хөгшин дээд биед бол цөөхөн. Ер нь бол цөөхөн тохиолдож ирсэн. Гэхдээ байдаг баг л та. Харин нас залуу тийм хүүхчиг сүнснүүд бол олон тохиолж ирсэн. Дэлхийн сүнсний хувьд ч гэсэндээ одны сүнснүүдийн хувьд ч гэсэндээ дээд биеийг харахаар заримдаа 4 настай хүүхэд ингээ бамбруу шачир явж байгаа 4 настай тийм мөн чанартай дээд бие байдаг. Зарим нь 12 настай, зарим нь 7 настай, зарим нь 18 настай гихчлэн тийм дээд биеуд бол байдаг. Тэгэхээр тийм дээд биетэй хүмүүс маш хүүхчиг байна. Ерөөсө гин цайлган дандаа нэг хүүхдийн юм сонирхож явж идэг. Ингээд харахаар ингээд нэг насанд хүрсэн том ч юм уу хөвшүүн байгаад байдаг. Тэгээ сүнс нь болохоор бүр яг хүүхч тэр бодож сэтгэж байгаа байдал, характер, зан ааш нь яг хүүхчиг байхаар тэр өөрийнх нь дотоод сүнс, хөх сүнснийх нь мөн чанар нь нэг тэдэн настай мөн чанартай. Нас нь бүр ингээд мэлмэдэлт харагддаг л та. Тэр хамгийн залуу нь болохоор нэг 4 настай хүүхдийн сүнс харагдчихсан. Бамбруу шачирэл, ерөөсө хүний үг авахгүй ингээл дуртай зөв рүүгөө яваал тэгээ бамбруу шач ирсэн байгаа байхгүй. За заримынх нь болохоор 12 настай хүүхэд ингээл тоглоомоор ингээд тоглоал янз янзын сонирхолтой адал явдал хөвгөл тоглоал яваад идэг их сонирхолтой. Тэгээ тийм хүүхчиг сүнснүүд ямар ч муу санаа байхгүй, ямар ч эйго амбиц байхгүй, тэгээ маш гинэн цайлган, тэгээд их тоглох дуртай, хүүхдийн юм ингээд сонирхох дуртай. Ерөөсөө ингээд хэдэн нас хүрсэн ч гэсэндээ том хүн болдоггүй баг. Тийм тохиолдлууд олон байсан. Ер нь хүүхдийн сүнстэй юм биш үү. За тэгээ хүүхдийн сүнстэй хүмүүсийг бүр бага насны хүүхчиг тийм сүнстэй хүмүүсийг автоматар солонгон сүнсэнд би оролцсон. Яа тэгэхээр хүүхч өөрөө тэр гэгээлэг байдал аз жаргал маш инкри хөөрхөн энергийг өөрөөсөө цацруулдаг. Тэнгүүтээ нэг тийм сүртэй айхтар чухал зориг үүрэг ачааг өөртөө авдгүй явдаг учраас солонгон сүнсийг төхөө учраас тэр хараалт оролцсон. За тэгээд дээд биеуд болгон гэрлийн талд байдаггүй юм бэлээ. Ихэвчлэн яг дээд биед бол өвчлэн гэрэл сайн сайхны өндөр ухамсарын тал байдаг. Зарим дээд биеуд болохоор яг харийн талын дээд бие гэж би сонсоогүй байдаг ч ах. Гэхдээ тийм дээд биеуд бол энд төрөл авдаг байх гэж би бодсон. Яг л нэг ч тааралтай. Харин хар цагаан хосолсон тийм саармаг дээд биеуд байдаг. Гэрлийн талыг яг цэвэр гэрлийн талынх биш. Гэрлийн талынх нь ч болохоор дандаа сайн сайхны төлөө, хүмүүсийн наримтлын төлөө, хайрын төлөө, урлаг бүтээлийн төлөө, буйны төлөө гихчлэн дандаа зөв юмны төлөө ингэж харцсан, хандсан байдаг хгүй. Угаасаа харахаар ойлгомжтой байдаг. Дандаа л гоё сайхан юм үзэгддэг. Хизээш муухан байдаггүй. Саармаг болохоро ерөөсөө энэ дэлхий дээр тийм айхтар үүрэг зоригтой ирдэг юм бэл. Саармаг гэдэг нь болохоор яг цэвэр ингээл гэрлийн талд үйлчлээл ингээл гэрлийн тал юмнууд хийгээ явдггүй. Тэр яг өөрийнхөө нөгөө зөвхөн өөрийнхөө тэр галактикийн түвшинд зөвхөн өөрийнхөө од сүнсний гэр бүлийн түвшинд үйл хийдэг. Энэ гар дээр очиод энийг аварчи эсвэл тэр хүмүүс тийм буян үлдчихье гэсэн нэг тийм зайлшгүй тийм шаардлага байхгүй. Өөрсдийнхөө тэр хийх юмаа хийгээл бичдэг. Яг саарыг ч үйлдвэрлүүлэн, сайныг ч үйлдвэрлүүлэн манд дэлхий шиг лахгүй тий.
Тийм саарал дээд биед байдаг. Тэгээ тэр дээд биедээс сүнснүүд ирэхээр хөвчлийн судалгаа хийх зорилгоор байдаг. За хүмүүсийн шилжилтийн цаг ирнийг судлаа, эсвэл байгаль газар зүйн судлаа. Хүмүүсийн зан төлөвийг судлаа, энэ дэлхийн одоо хөрсөнд нь юу байдгийг одоо ашигт малтмалын талаар нь ч юм уу те ингэж судалгаа хийх, туршлага хуримтлуулах тиймэрхүү байдлаар ирсэн байдаг. Түүнээс биш одоо хүмүүстэй зурагтаал, нийгэмд одоо үлгэр жишээ байгаад нэг тийм бусдын төлөө нэг юм үүрэг хариуцлагатай ирдэг. Зөвхөн одоо дээд биеийнхэн ч юм уу өөрийнхөө судалгаа туршилтын төлөө ирдэг тийм сүнснүүд бас байдаг юм билээ. Ер нь 3 4 таарлцсан шүү. Тэгэхээр одоо судалгаа одоо нэг гэсэндээ судлаач, тагнуулч ч юм уу тийм одоо дээд биед бол төрөл авч ирэх боломж байдаг юм билээ. За тэгээд яг өөрийнхөө тэр тэнгэр өөрийнхөө галактикаас хөөгдөж ирээгүй ч гэсэндээ энд одоо сургалт авах гэж бас ирдэг сүнснүүд байдаг. Одоо ингээд хүн ингээд архинд орчхоор архинаас гарах сургалтанд суулт те бид нар яг тэрнтэй адилхан ягч бүр ингээд хэмжээс нь бүр тэгтлээ унаад одоо хүчээр хөөгдөж ирэх биш. За ер нь болохоо агаад байна. Өөрийнхөө ухамсараар дээд биед ч бас өөрийнхөө ухамсараар өөрийнхөө хүслээр хөгсөн сэлгээж энд дэлхий дээр бас төрөл авдаг. Тэгэхдээ одоо ингэдэж шүү дээ нэг кинон дээр зарим кинон дээр гартай хүн ингээд баах муу юм хичээд тэгээ сүйдээ тэрэндээ гимшээд за би ер нь тэр агууд очиж эсвэл тэр сүмд очиж хэдэн жил бяцлагчаад ирээ. Би өөрийгөө засахгүй болохгүй нэг явдаг те. Яг тэрнтэй адилхан дээд биед хөгсөнсөө илгээж явуулдаг. Тэнгүүтээ за энэ чинээс юмаа сурья хүмүүст ингээд буюу үлдээ дандаа сайн сайхан гэрлийг түвээ гэрлийг суралцъя ингэж одоо өөрийнхөө орчмын нэрийг дээшлүү засахгүй бол ингээд хөөхт тэрийг тулах гад байна гэдэг ч юм уу өөрийнхөө ухамсараар тийж өөрөөгөө засах гэж хүмүүжүүлэх гэж суралцах гэж энд төрөл авдаг бас одны сүнснүүд байгаа. Тийм сүнстэй бол бас нэг ганц хоёр л таарлцчихсан. Тэгээ яг нөгөө эгон хөдөлдөг ч юм уу эсвэл нөгөө хит нөгөө албан тушаалтаа баригддаг ч юм уу хит захирах гэж оролдоол хит ирэх чөлөөтэй байх гал тэрнээс одоо олон сүнснийхээ одоо гэр бүл тэр нийгмийн тогтолцоонд жоохон харшлах үйл хийгээд ирэнгүүтээ ухамсартай дээд биед бол өөрийгөө ингээд одоо өөрийнхөө хэмжээст өөрийгөө нэг гэсэндээ юу ч хийхгүй байж агаад одоо хөгсмөсөө ийшээ явуулгангуудаа хөгсмөснийхээ амьдралаар яваад ирээгээ тэр дээд биедийн хувьд бол ухамсар шилжих бол асуудал биш л те шууд хөгсмөс рүүгээ дамжиж ороод энэ амьдралыг мэдрээд энэ амьдралыг ингээд дагаа авчиж болно. Эсвэл тусдаа хөгсмөсөө явуулчингуудаа зөвхөн асаас ажиглаад өөрийнхөө хэмжээст өөрийнхөө ажлыг хийгээл ингээд явж идэг дээд биед бас байна. Тэр тэднэрт бол ухамсар ингээд шилжих наануу цаанаа болох бол ямар ч асуудал байдаггүй. Яагад л ухамсар хэмжээс технологийн хувьд өндөр хөгжсөн байдаг учраас энэ бол одоо бүрэн боломжтой. Одоо бидний технологи хүртэл хөгжөөл видео колл ингээд хийдэг бас тий хол байгаа. Дэлхийн нөгөө өнцгт байгаа хүмүүстэй ингээд видео колл хийгээл харилцаж байна. Гिचжээний энэ бол маш хялбар болсон шүү дээ. Яг тэрнтэй л адилхан байхгүй. За тэгээд зарим соулмейтийн талаар би бол нэг судалж байгаагүй. Яг сонсчихсан. За ихэрдүүл одоо сүнсний хань ижил гэл. Тэгэхэд бас тэр байдаг юм билээ. За нэг галактик нэг одноос адилхан хэмжээстэйс. Тэр магадгүй тэр хэмжээстэй гэр бүл байсан ч юм уу те ямар нэгэн хоорондын одоо чухал гүнзгий ихтгэлцлийн холбоотойсэн дээд биед энд хөх сүнсээ ижил цаг хугацаанд төрөл ахуулж хамтдаа одоо нэг зүйлийн төлөө үйл хийх гэж сүнснүүдэд явуулдаг. За магадгүй тэр нь хүмүүсийн төлөө ч юм уу, төрийн үеийн төлөө ч юм уу эсвэл өөр ямар нэгэн зүйлийн төлөө бие бинийгаа эсвэл хөгжүүлэхийн төлөө ч юм уу те энд одоо ойрхон цаг хугацаанд хөх сүнснүүдэд явуулаад за одоо тэдэс тэдэн нас хүртлээ ингээд тустай байж байгаа тэр үедээ ингээд уулзаж учирнаа. Тэгээ цаашдаа хойлоо сүнснийхаа гэрээний дагав ингэж явна. Энийг бол одоо асаас зохицуулна гэд гэрээн дээрээ хоорондоо тохиролцоод ингэж хөгсмөсөө явуулдаг сүнснүүд бол маш олон байт юм бэл. Тэгтээ сүнс болгонд байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр заримдаа хос хоёрууд ч юм уу эсвэл одоо ах トゥ хоёр ч юм уу хич トゥ хоёр ч юм ингэж бас явуулах тохиолдол байдаг. Сүнсний ихэр эсвэл сүнсний хань гэдэг. Сүнсний хань ч бас арай өөр ир юм ингээд арга билээр хосолж явж байгаа. Сүнсний ихрүүд болохоор найзууд байдаг ч юм уу эсвэл ээж охин болоод төрчдөг ч юм уу эсвэл заримдаа амьтны төрөлтөй хүртэл сүнсний ихэр болцсон тохиолдол бас байдаг байхгүй. Тэгэхээр энэ хос арга билег талын хос сүнсний одоо ихэр гэдэг ч юм арай нэг яг хосоос өөрөөр ингэж нэг дотн харьцаатай гэх юм уу. Тийм тохиол бас байж болдго юм лээ. Тэгээ нэг яг би
нэг судалдгүй байжсан. Тэг яг өөр дээрээ мэдрээд надад ч бас тэнд гэрэлж ирсэн хүн бас байдаг юм байна гэдгийг мэдсэн учраас байх боломжтой юм байна гэж өөр дөр үзсэн учраас та нарт хэлээ та. Ер нь бол одоо та нарт хэлж байгаа бичлэгэн дээр хэлж байгаа юм болохоор би ямар нэгэн номноос уншаад хэлээгүү, хин нэгнээс сонсон зүйлээ хуулж яриаггүй те. Дандаа өөрөө мэлмидээд өөрөө ухаж үзээд чи ингэ тийм байна гэд эсвэл өөр дээрээ тохиолдсон юмнуудаа би та нарт ингээд эмхлээд ингэ яриад аахгүй юм байдаг юм байна гэд. Тэгээ энэ талаар бол гаднаас үсэ зөндөө л олон мэдээллүүд байдаг. Гадаад хэл дээр тий орос англи хэл дээр за монгол хэл дээр ч гэсэн янз янзын мэдээллүүд бол байдаг. Ер нь дээд би сүнсний хань ихэрдүүл тэгэл тэр одны сүнс мөсний тухай ингээд судлаад үзсэн бол зөндөө байдаг. Гэхдээ тэрийг чи нэг өөрөө нэг мэдрээд хараад нэг тэмтэрч үзэх нэг бэлээ юм ингээд унших хоёр шал өөр дотор ордог юм лээ. Зөвхөн тархины төвшөнд л төсөөлөгдчихсэн бол яг дунд нь ороод ингээд дотроо мэдрээд хараад эхлэхээр эн чи ийм байт юм биш тэгж гүн гүнзгий ойлгож таньж авдаг юм байлээ. Илүү нь ухамсарлаж ойлгоно гэх юм уу? Тийм байт юм лээ. За ерөнхийдөө саяных бол яг олон сонирхолтой жишээнүүдийг миний ингээд санаж байгаагаар ингэж бичиж авсан зүйлүүд таахгүй. Ер нь Дэвид Кларктай хэмжээс амьдралууд бол асар их хязгааргүй олон байт юм билээ. Бүр янз янз байт юм билээ. Зөвхөн одоо ийм тийм байдаг гэл яг гаднаас мэдээлэл харж байхад бол нэг ийм однууд байдаг, ийм одноос хэрэг тийм байдаг гэдэг нэг өсрөөл нэг гарын 10 хуранд багтахаар тийм мэдээлэлүүд байдаг байхгүй. Гэтэл яг ингээд толтойд хүмүүс ингээд хөгснөснүүдийг ялангуяа одноос ирсэн сүнснүүдийг харахаар бүр ингээд ийм газар байдаг юм бахта ийм бас сүнсний зорилготой байдаг юм бахта ийм дээд би бас байдаг юм бахта их сони юм байлаа. Бүр ингээд нэг надад яг юу гэж мэдрэгсэн үхээр одоо энэ зөгнөлт кинонууд гардаг штеп. Жишээлбэл одоо Marvel-ийн Guardians of Galaxy гэдэг байдаг тий хамгийн наацхан тий Valerian байна. Өөр одоо галактик одтой ингээд тийм юу байдаг штеп. Канонууд тий яг тэр кинонор гардаг шиг. Бүр тэр кинонуудыг үнэхээр бүр ингээд судалгаатай мэддэг хүнээр нь ингэж дамжуулаад ийм төрхтэй гэж зуруулаад ийм амьдралтай гэд судалгаа хийсэн байхгүй. Зүгээр нэг хүн ингэж санаансаа боджоол за нэг ингэж идэх гэсэн юм байд. Угаасаа зүгээр хиймлэр зүгээр нэг тархиныхаа төвшөнд нэг хийсэн бүтээл хол явж чаддгүй хүмүүс төрдөггүй. Яг бол хүний тархи хязгаартай ажилтдаг учраас тэгж задгаа сэтгэл тийм айхтар юм хүний тархинаас гарах боломжгүй байхгүй. Тэгэхээр яах вэ гэхээр энийг чинь харсан, мэдсэн эсвэл тэр одон гаргаас нь ирсэн эсвэл тэр одон гаргаас дамжуулт хийдэг хүнээс нь судалгаа хийгээд дүрс зургийг ингээд аваад яриулаад ингэж хийдэг юм байна л. Тэгэхээр яг тэр кинон тэр гардаг хэсэг чинь биш тэгээд энэ кино чи яг тэр галактик тэр дээд биес авсан санаа ш тэгээд бүгд байдаг зүйл байхгүй. Тэгээ яг ингээд кинон дотор орсон юм шиг байт юм блэ. Тэгээ энэ бүдэл чинь бүгд байдаг юм биш тий. Энэ болгоом чи бүгд боломжтой юм биш тий. Зүгээр нэг хин нэгний зохиосон тийм хиймэл санаа огтоос биш байсан биш тий. Бас ойлгож авд юм бэл. Тэгээ тэр талаараа бас их сонирхолтой байсан. За ахаад нэрээс нэг сонирхолтой мархад 2-3 хүн дээр бол хөх сүнс нь байгаагүй харах гад. Хөх сүнс нь байхгүй болохоор тэнд нэг амтан байгаа юм шиг харагддаг юм билээ. Нэг үнэх ч юм уу, өхөр ч юм уу, одоо ямар ч юм би тэд гайхаад энэ одоо хүний сүнс хараад байж яагаад тийм хоосон байгаа тий? Хүний хүсэл тэмүүлэл, хүний мэдрэмж, хүний сэтгэл байхгүй штэ. Шал өөр штэ. Тэгээд нэг сонио амтан ч байгаа юм шиг нэг сонин байгаад байгаа юм. Тэгэхээр эхэндээ ойлгохгүйс энэ юу вэ гэхээр хөх сүнс нь байхгүй биед бас амьдрдаг юм байна. За энэ яаж юм гэхээр анханаас төрхтөө хөх сүнстэй байсан. Гэхдээ одоо ямар нэгэн Христийн сүмд очдог ч юм уу, ямар нэгэн лам бүүдэр очдог ч юм уу, хөх сүнсийг аваад хорчдог тохиолдол байдаг. Нэгсэндээ хөх сүнсээр нь хоолж байна. Албаар хорлож бас хөх сүнсийн доод төв тордог тохиолдол байна. Энэ хүнийг нөө дээш нь гаргахгүй гэсэндээ өгөгдөл сайтай сүнсэвэл тий. Эсвэл өөртөө ингээ ашиглах гад өөрийнхөө талд хорчдог тийм нөхдүүд бас байна. Эрчим энерги төр чадварыг ашиглах гэж юм хорчдог. Тэнгүүтээ хүн өөрөө нөө сүнс ухамсар зүн сэрэг учраас миний хөгсөнс хаана юм гэж мэддэггүй. Одоо зүгээр нэг гудамжинд явж байгаа нэг суулгаал за хөгсөнсөө мэдрээд хөгсөнсөө дуудаах юу чинь дотор чи яаж мэддэг чинь хэрхэн мэдэхгүй штэ. Мэдэхгүй. Яг тэрнтэй адилхан хөгсөнсийн авчир бас мэдэхгүй. Тэнгүүд юу гэж мэдрээд ихэр дотор нь хоосордог. Дотор нэг л хоосон болоод нэг л юм бүтгээ байгаа л нөгөө зүүд нь алга болоод жоохон нэг зүүн сон мэдрэмж зүүд мөд байдаг гэсэн бол тэр нь бүр байхгүй болоод тэгснээ өөрөө мэдэхгүй шүү дээ. Би ядраад байна эсвэл би нэг сэтгэл хутралд орчиж эсвэл бие өвдөж шít гэж яваад эмнэлэг домлох сэтгэл зүйч төр очиод яваад
байна уу гэхээс ширээ орогтой миний сүнс ингэж авчиж гэж хүн боддгоо. Сүнсгүй би амьдрахгүй гэж боддог. Гэтэ хүнд олон энэ махан биеийг амьдрахад олон сүнс байдаг л да. Гол сүнс нь хүүх сүнс ахгүй. Хүүх сүнсийг аваад хэдэн жил болж болдог. Бүр удах юм бол амархан одоо аавраны ингээ хамгаалал мамалтанд бүр байхгүй болоод амархан одоо хөл төрөх тийм тохиолдол байдаг байхгүй. За тэгээ 2 3 хүний сүнсийг өөр газар одоо өвчлэн доор твдэл хорчд юм билээ. Өөр газар хорьсон байсан нь олж илрүүлсэн. Тэр их сонин тохиолдлууд байсан. Тэгэхээр та нарт хэлээд аахгүй юу? Одоо ингээд зүгээр тэр сайн энэ сайн гэж хүмүүс ингээд шавааралтад идэг тань ч мэдхгүй хүн дээрээ шууд ингээд очиод гэж болохгүй юм билээ. Христийн сүмд хүртэл бүр сүнсийг ингээд сороод авчдаг тийм газар байт юм билээ. Тэгээд лам бөөнөр гэсний ард, чойжин гэсний ард ямар ч сүнстэй ямар ч юм байх мэдхгүй шүү дээ. Бид нар хараад мэдхгүй. Тэгэл хүмүүс мөнгөө барьчичвал магтаал идэг. Тэгэхээр заа гайгүй зүйлүүдийг очичдаг. Тэгтэл ингээд хориулчихсан, эсвэл тушуулчихсан, өөр дээрээ байн ирэх нэг юм хийцэн тий үйл хийцэн. Эсвэл одоо сүнсийг ашиглах үйл хийцэн ч юм уу ямар ч одоо чатхны үйлийг л сурчдаг байхгүй юм нөхдүүд. Тэгээд ингэсэн тохиолдол бас байт юм билээ. Их сонирхолтой. Заримдаа ингээд бүр өөрийг ингээ ороочихсан, аавраг нь ороочихсан тэ өөрөөсөө гинжилсэн. За тэгээд энэ хүний ажил төрөх бүтгэн ангууд над дээр ирнэ. Надаар заслаа хэлдэг. Тэг хэсэг гайг болдог. Тэрийг мэдчихэж байгаа учраас над дээр байн байрж мөнгөө төлөмж гэдэг юм. Ийм санаанууд бас их явдгийн шүү манайхаа. Тэгээд маш болгоомжтой судалгаатай байхгүй бол бид нар чинь харахгүй штэ. Бид нар харахгүй, цааны юуг мэдэхгүй, гаднах ингээл дүрийг хараад нэг айтайхан яриа хөрөөтэй айтайхан нүдэнд дулаахан байхаар нөгөө итгэждэг. Эсвэл хүмүүс магтал наа чи өстө сайн хүн шүү гэж тахаар хуурдагдаад очичдаг байхгүй. Бид нар тийм гинэн байна. Бидний одоо зүм мэдрэмж тэгтлээ унтарсан байна. Тийм гинэн байгаа байхгүй. За тэгээ хөх сүнсгүй хүмүүс бас явж идэм байлаа шүү. Их сонь. Сүнсийг харахаар сүнснийх нь хүн биш амтан орж ирээд идэм байлаа аюу санаа. Тэгэхээр одоо оронд нь солиод амтны сүнс одоо хийж тийм эсвэл нөгөө сүнсгүй учраас тэр амьд яваад байгаа тэгээ нөх хөх сүнсгүй амьд яваад хахаар тэр амтан шиг болчдөг юм уу нэг тийм л юм билээ. Зөвхөн одоо тархиараа тэгээ ямар ч нөгөө мэдрэмж гаалцааг нөгөө сүнслэг юм байхгүй болчдөг байхгүй. Тиймэрхүү тохиолдлууд бол байсан. За тэгээд бас нэг сонирхуулах зүйл хэлвэл дээд биетэй буюу одны сүнснүүдийг хүмүүс одоо уухтай бөө гэж маш их андуурдаг юм билээ. Би одоо бөөл ам дээр үзүүлсэн чинь намайг ингээ уухтай бөө гэж байна. Мөн үү биш үгээ харуулдаг. Дээд бие чи өөр яг нөгөө яалтчгүй л одоо дээр нэг юм өндөр холбоос харагдаад харах хүмүүс нөө дээд бие нь тэр төвшөнд харахгүй хүмүүс чинь уухтай байна, бөө байна, онгод байна гэж андуурах тохиолдол байдаг, харах тохиолдол байдаг. Тэгэхээр ер нь бол хүн амтан дээр очиад өө чи уухтай юм байна, өө чи бөө болох юм байна гэвэл шууд итгэж болохгүй. Сайн одоо тандуулж, харуулж яг тийм байна уу эсвэл өөр одоо харсан даасан тэнгэр байна уу те эсвэл миний одоо дээд бие байна уу гэж бас одоо сайн баталгаажуулж харуулж явах дээр юм байлаа шүү. За ерөнхийдөө ингээд бичлэгээ дуусгая. Тэгээд өөр олон одоо сонирхолтой галактик амьдрал, од, хэмжээс ертөнцүүд, дээд бие, одны сүнснүүд байдаг юм байна. Энэ бол үнэхээр одоо тэд эдгээр багцлаанд оруулахад бэрх маш олон төрлийн бол хязгаарлагдмал баригдмал зүйл гэж байхгүй. Гэхдээ энэ удаагийн бичлэг бол одоо ингээд энэ дээд биеүүдийн одны сүнсний тухай одоо хаах бичлэг байлаа. Дараагийнх нь өөр одоо сэдвэр бичлэгүүд оруулнаа. Тэгээд энэ хүртэл үзсэн та нартай талархлаа.